Сайн байцгаана уу миний Монголын хөөрхөн оюутан хүүхдүүдээ. Би сая маш олон хоногийнхоо хүч хөдөлмөрийн үр шимийг баг хүртгэхийн даваан дээрээ мэдрэмж авсан болохоор айгүй сайхан ааштай цаанаасаа инээд баяр хөөр цацарсан их аз жаргалтай байгаа байхгүй. Тэгээд гинт бэжээд асрыг хэрч хүчтэй болоод би гэр дотроо сая 5 минут бараг тойршгүй хүмж агаад тэгээд энэ асар хүчээ юу нь шингээж болох вэ гэж бодоод би YouTube дээр бичлэг хийхээр шийдсэн. За. Би өнөөдөр миний ярих сэдв бол маш таагаад айгүй үнэхээр хэрэгтэй байж магадгүй сэдв шүү. За ялангуяа доктор байранд орох шоу хүүхдүүд ахын бол наашаа сандлаа тавиад чихээ дэлдэлгээд нүдэ бүлтэлгээд сонсоо суугаарай. За хэлцгээе. Би доктор байранд ойролцоогоор 7 жил амьдарсан. Тэр 7 жилийнх нь 1 жил нь яг нийтийн байр гэж авч гисэн. Ерөнхийдөө бол би 7 жилийн хугацаанд доктор байр гэдэг юмд амьдарсан. Тэгээд 7 жил доктор байранд амьдрах үеийн туршлагаа чаттай чавс. Ер нь бол юу үзэж туулсан тиймэрхүү юмудаа ярина. Гэтэ бүр юм амар хэцүү заваа хэсгүүдийн миний ингээд доошоо хайхан бол гараад ирэндээ заяа. Би ингээд доош нь хайлгаж та хийдэд бусад бичлэгүүдээ ч гэсэн үзүүлэх зорилготой байгаа бол яах вэ? За тэр жоо. Доор миний worst roommate ever гэд хайхан бол гараад ирнэ. Ингээд доктор байранд таарч ясан, жил болгон таарч ясан хамгийн эвгүй roommate-үүдийнхээ талаар ярьсан байгаа. За тэн дээр бол ийм roommate-үүд байдаг шүү гэдгийг хараад авчвал зүгээр. За одоо миний ярих юм юу вэ гэхээр айгүй simple, айгүй энгийн зүйлсүүдийг би өнөөдөр ярина. За хамгийн ихнийх нь дээд оруу доод оруу. За дээд угаасаа гадаадын нөгөө лаг сургууль биш бол дээд доод ор ер нь бол гадаадын лаг сургууль аль эсвэл илүү өндөр төлбөр төлж байгаад 2 хүний ортой өрөө ч юм уу эсвэл сургуулийн оюутны холбоог нэ захиргааны харгаатай ярьж хэлж агаад чи салбар сургуулийнхын захирлын хүүхэд байж таардгүй юм бол угаасаа 4 хүний өрөөнд орно. 4 хүний өрөөнд яадаг вэ гэхээр 2 ширхэг 2 давхар ортой. Энэ 2 давхар орны аль нэг нь сонгох эсгээс чиний дараагийн 1 жилийн амьдрал айгүй их хамаарна. Яг өрөөнийхэнтэйгээ дотно байдаг хүүхдүүд ингээд ороо солио яашин коко ороо солио сэлгээ явчтий. Өрөөнийхэнтэйгээ тэмч дотно байхгүй гэж үзэх юм бол дээд оруу доод оруу гэдэг дээр би та хэдэд одоо аль болох алийг л хэлж байгаа. За дээд орны давуу тал нь юу вэ гэхээр ингээд чиний өрөөний хүүхдүүдийн найзууд ч юм уу, чиний найзууд ч юм уу те нөгөө өөр өрөөний юм хүүхдүүд орж ирээд гадны бохор уцтайгаа чиний орон дээр гарч суугаад байхгүй ер нь. Ер нь нэг чиний орон дээр янз бүрийн хүн суухгүй гэж үзнэ. Тэгээ дээрээс нь чиний орон дээр дураараа гарахгүй, чиний орон дээрээс дураараа юм авахгүй. Үнэхээр л чиний орон дээрээс юм авах юм бол тэр нь яг бүр бараг цэвэр хулгай тооцогдсон шүү дээ. Яагаад гэвэл бүр ингэж зорж ингэж авч байгаа учраас. Яг давуу тал нь бол энэ. Дээд орон дээр чиний орон дээр чиний зөвшөөрлөөр хүн нэг их гарахгүй тэгээд нэг тийм ер нь бол маш том давуу тал нь байхгүй. Тэгээ дээрэс нь яг гэрэл за энэ сул тал нь байна. За сул тал нь гэх юм бол за мэдээж дээшээ доошоо гарахад айгүй хүндрэлтэй ядаргаатай. Нэг гарсан бол бууж болохгүй, нэг буусан бол гарч болдог байхгүй. Гэтэ тэр чинь бас нэг өөрөө давуу тал шүү дээ. Орон дээрээ гарч хэвдэхгүй байна гэдэг чинь хичээлээ хийнэ гэсэн үг. Тэрийг давуу тал болгож ашиглах үгүйгээ чи өөрөө шийд. За хамгийн том сул тал нь өрөөнийхэн ч ундах болоогүй ч юм уу тэгээ гэрлээ ундраахгүй байгаад байх юм бол яг гэрлийн хажууд идэх байхгүй. Ингээд доод орвол дээд орныхоо сүүдэр талхалагдаад за энэ доод орны нэг давуу тал шүү. За ер нь сүүдэртэй байдаг учраас гэрэл асаалтай байсан ч гэсэн яг юм өдрөө шууд тусаад нойр хөрөхгүй байх нөлөө айгүй багтай. Харин яг дээдлийн орон дээр яг чиний чанга хажууд чинь заяа. Чиний нүднээс бараг нэг юм 80 орчим сантиметрийн зайдал байх. Гэрэл тусна. Тэр бол үнэхээр хэцүү. Тэгээд ингээд ямар ядаргаатай юм бэ? Гэрлээ унтраачаач дээ гэдгээс яг хэрүүлэх хэлдэг байхгүй юу? Тэнгүүд өрөөний явах чинь ингээд амар ууртай ингээд тавчаа чирж ингэж очсноо гэрлээ пат гэд бүр ингэж дарж унтрааж ууралж муурлан заяа. Им passive aggressive байдлаар ууралж эхэлцгээд. Тэгээ яг энэ бол айгүй том хэрүүл
эхлүүдийн хамгийн жижиг эхлэл болдог байхгүй юу. Тийм учраас та хэд өрөөндөө анх оронгуудаа гэрлээ хэдэн цагаас хойш унтраах юм, яах юм. Тэгээ тэрийгээ бас яриад тохирчвол айгүй зүгээр санагдав. Анханасаа л ингэ сайн муугаа мэдлээ. Тэгэхгүй анханасаа нэл гэдэг юм бол ер нь явандаа яг тийм юм дээр жижигхэн юмнууд дээр хэрүүл гарах нөхцөл маш их амархан бүрддэг байгаа шүү. За дээд орны давуу болон сул тал. За яг ингэ бодонгууд доод орныхон сул болон давуу тал гараад ирж байгаас мэдээж орон дээрээ гарч хэвтгэд амархан. Тэгээд дээрээс нь гэрлэнээс хол тэгж ингээ урдуураа хөшиг мөшиг татаачи цаана юм гэрэл мэрэл ингээ гусаа тий аюу хөрх юм астерик орчин бүрдүүлэх боломж болцоо нь илүү өндөр заяа. Тэгээд сул тал нь мэдээж гаднаас өрөөнд ч хүмүүст орж ирэх юм бол хамаа намаагүй орон дээр чинь суун заяа. Яа бүр тэр нь жоохон хэцүү байдаг байсан. Гэтээ би яг ингээд доод орон дээр байх хугацаанд яг тийм зүйл айгүй цөөхөн болж байсан. Тийм болохоор ер нь дайггүй. Гэтээ ингээл анзаараад байхад чиний орон дээр чиний зөвшөөрлөхгүйгээр хин нэгэн сууна гэдэг ч угаасаа өөрөө амар муухай штэ. Би өөрөө нөгөө яхир муухай штэ болохоор хүний орон дээрээ суулгадаг байсан ч гэсэн миний таньдаг маш олон найзууд маань миний орон дээр орж ирээд суугаад байна гэсэн гомдол айгүй мэдүүлдэгээс учраас энэ хамгийн том сул тал шиг санагддаг. За эхний асуулт нь дээд оруу доод оруу. За одоо дараагийн асуулт нь энэ олуугаасаа та хэд аль хэдийн өрөөгөө сонгоцсон байгаах зүгээр сонгож амжаагүй байгаа бол заяа. 4 давхруу 1 давхруу. Дээд давхруу доод давхруу гэдэг юм асуудал. За ихэнх дотор байрнуудын засвар болон одоо шавж устгал нь ямар болсныг мэдэхгүй юм. Гэтэ доод давхруу миний сонсчоосон цуу яриагаар бол жомтой тэгээд бас хулгамтай гэж сонсдог байсан. Гэтээ би нэг жил нэг давхарт амьдарч үзсэн байхгүй. Тэр үед бол манай өрөөнд янз бүрийн тийм юм байгаагүй. Бүр бисаач байгаагүй, юу ч байгаагүй. Гэхдээ нэг давхарт жоохон тийм юм байдаг гэсэн юм сураг дуулдаг. За нэг давхрын 0 бусад давхруудыг бодоход илүү хурдан бохирддог. Яа гэвэл нөгөө хүүхдүүд дээшээ одоо ингээд гадуур явж байгаад гэл байлгаараа бизчээ гэж бодгонгуудаа нэг давхарт ордог ч юм уу тий. Аль эсвэл ингээд замдан байж байгаа учраас нэг давхрын 0, 2 давхрын 0 бохирдох нь илүү их байдаг заяа. Гэтэ тэрийгээ дагаад цэвэрлэгээ илүү их хийдэг л дээ. За 3 давхрын 0 хамгийн цэвэрхэн байгаад байдаг шүү. Ер нь аюу санаа. Бүр ингээд миний харж байсан миний бич нэг амьдрал дууссан л да. Ер нь гэтээ жил болгоны туршлагаас минь 3 давхрын 0 дандаа айгүй цэвэрхэн байдаг гэсэн. 4 давхар болон 3 давхарт амьдрахаар жижүүрээс хол заяа. Энэ амар том даваа тал юм шиг. Нөгөө 1-2 давхарт хэрүүл уруул хийж болохгүй, арилж хашгичж гүүж болохгүй. Нөгөө нэг ганц 2 юм гусч болохгүй байгаад идэв. Яа би та хэдэд ямар муу юм зааж өгч байна. 3-4 давхар жаахан юм алсуур учраас яг камераар харна хаяа нэг эргэж ирнэ үү гэхээс яг нэг давхрынхан шиг ингээд жижүүр анагийн яг нүдэн дээр ил бэж яддаг болохоор тэр тал дээр 3-4 давхар дайжгүй. Гэтэ тэрийгээ дагангуудаа 3-4 давхрын цэвэрлэгээ гэж нэг новшин юм болт юм аа. Галтогоо могоо 0-ны цэвэрлэгээ бүр. За яг энэ давуу болон сул талуудыг бодолцож үзээд давхраа сонгох хэрэгтэй. Гэтээ ер нь бол байрны дүүрэлтээс хамаарат чи хүссэн хүсээгүй барыг цаанаас ч өрөөгч нь хуваарлж өгөх бах уу. Ботаникийн байр бол ер нь 7 давхар билүү 8 давхар илүү яг халуун усны доод давхрын өрөөнүүд айгүй хэцүү гэж сонсч байсан. Нуу ус нь ингээ орж ирээд байдаг. Тэр одоо ямар болсныг мэдэхгүй байна. Гэтэ ботаникийн дотор байрны байр ингээл хүүхдүүдийн яриаг ингээл хараад сонсоод байхад хүүхдүүд өөрөө бохирооснаас болоод жоом ихтэй болсон сураг сонсогдсон. Уул нь ямар гоё цэвэрхэн, ямар гоё цоошин байр байлаа да. Тийм болохоор тэр тал дээр бол манайхан өөрсдийн цэвэр буруу байсан гэж бодож байна. Одоо тэгчээд ингээд цэвэрлэгээ хариуцлаа хийлдээгээд өглөөд байгаа л да. Яг уу ингээд маш сайн хор авчирч цацах хэвээр өмнө нь ч гэсэн анхаасаа жоохон цэвэрхэн суулдаа манайхан ёо. Тэрэндээ би жоохон стресстэй. За тэр жоох. Ботаник дээр бол
дээд доод давхар хамаагүй. Дөрөв давхар, гурван давхарт амьдрах юм бас нэг хэцүү юм. Амар хичээлтэй, амар их ядраал бүр өгөх гэж байгаа амтан левтгүй штэ байрнууд, дотор байрнууд. Ингээд дөрөв давхар руу шатаар матсан заяа. Тэр бол хамгийн хэцүү. Тэр бол бүр ингээд хамгийн хэцүү үе минь байсан. Тийм учраас хамгийн амьдрахад тохиромжтой давхар бол минийхээр 2 юм уу 3. 4 бол арай амар. 1 бол арай нам. Яг 2 юм уу 3 аягүй гэж байдаг. За дараагийнх нь галтайгаа найлтайгаа ойрхон өрөө зүгээр үү, хол өрөө зүгээр үү гэж. Энэ хоёр дээр өөр өөр юм гэсэн нэг инээдтэй давуу сул тал байгаа. За ойрхон байчин бол нөө хүүхдүүд юмаа цэвэрлэхгүй бохирдуулж хаяа 0-ны үнээр танаар дийлдэхгүй. Ер нь өрөөнөөс чин тэр газрын муухай үнэр үнэртэн заяа. Тэгээ дээрэс нь нөө угаалтар дотор хүүхдүүд юмаа угаана, угаалгаа машин дуургана, хоорондоо юм ярина. Тэр чимээ шөнийн 1-2 хүртэл баг үргэлжлэн. Тэгээд ингээд дүнгнээлж хинчин юм сонсогдоод амар хэцүү заяа. Тэрийг бодолцож үзэх юм бол ойрхон байх нь айгүй юм. Хол байх юм бол чи ингээд шөн 0 ормоор санагдан заяа. Тэнгүүд ингээд мангар урт коридороор яжаах нь шүн жижигрүүд гэлээ унтаач штэ. Мангар урт коридороор нөгөө цал маань чи хүүхдээ авахгүй мó гэдэг аимшигын түүхийг бодон алхан заяа. Тэр бол 0-аас хол амьдрахын хамгийн том сул тал. Тийм болохоор холч биш, ойрч биш яг нэг юм голын хэдүүрээд өгөхгүй арыг сармаар тооцтой. Тэр хавцаа айгуу дэжгүй байдаг шүү заяа. Бид нар айгуу дэжгүй өөрөө. За, ерөнхийдөө яг ийм өрөө сонголт болон яг аль хэсэгт байрлах вэ гэдэг сонголттой холбоотой миний зөвлөгөөнүүд бол энэ түрээ дуусч байна. За одоо яг ингээд хамт байгаа хүүхдүүдийн хэрхэн дасан зогсож амьдрах вэ гэдэг тал дээр би бол нэг амар юм зөвлөд хэрэггүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл би маш ихээр жил болгон хүүхдүүдтэй муудалцаж гардаг байсан. Жил болгон миний санаанд тааш тохирох хүүхдүүд байгаагүй. Ингээд тааш тохирохгүй юм гарч ирдэг зоолттой нэг хүүхэд байдаг гэсэн заа. Тэгээд жил болгон би тэрэндээ ингээл яхирлаад уурлаад ер нь бол жил ирэх тусам миний яхирлалт ихсэн. Би ингээд улам муухай ааштай болсон, улам дураараа болсон, улам бараг дээрлэх гэж байгаа юм шиг тийм муухай хандлагатай болсон учраас яг хүүхдүүдтэй яаж харьцах тал дээр би өстэй зөвлөгөө өгөхгүй за. Үгүй. Харин яг юм жижиг сажиг юмнууд одоо жишээ нь хоолоо ганцаараа хийх үү, олуулаа хийх үү? Энэ бол маш том асуудал. Бүр маш том асуудал шүү. Энэ бол маш том жижиг юм шиг сонсогдож байгаа ч маш том хэрүүлийн эхлэл болдог зүйл. Мэдээж олуулаа хийхийн нэг гоё юм зөө. Намайг 1-р курст авах нь манай найзын өрөөнийх нь дандаа 1-р курсын охтууд байсан байхгүй юу? Тэгээ дөрүүлээ ээлжлээд хоолоо хийдэг, ээлжээрээ. Тэгээ тэнгуут яг тэр ээлжний өдрөө тэр ээлжний хүн заавал хоолоо хийдэг. Яг энэ арга бол маш мундаг, маш арчаатай, тэгээд маш хариуцлагатай дөрвөн хүндэлт тохирсон зүйл. Энэ дөрвийн нэг нь л арчаагүй залхуу боллоо явчих юм бол энэ арга хизээж тохирохгүй шүү. Зүгээр л хоолоо тустай юм уу эсвэл 2-2-ороо хийсэн дээр шүү заяа. Хизээж тохирохгүй. Тэгээд яагаад гэвэл 3 гоё хоол хийгээд байна, 1 муухай хоол хийгээд байна. Яг ингээс чи дандаа ингэдэг, чи дандаа заван, чи дандаа салхуу, чи дандаа хоолоо хоцроодог, чи дандаа сонирмян хоол хийдэг гэсэн асуудал гарч ирдэг байхгүй юу? 3-р курст байхад хоолоо хамт хийдэг байхад яг тийм асуудал ингээд гарч ирсэн. Тэр нь яатсан бэ гэхээр одоо чинь би ногоо цагаан хийгээл тийм хоол хийдэг. Тэгсэн чинь нэг хүүрх юм натаа хамт амьдардаг манай нэ. Ногоо идэж чаддаггүй хүмүүс юм билээ заяа. Тэгээ надаа хэлхээс санаа зовсон юм уу яасан мэдгүй. Бүр сүүлд нь амьдарч битээ ингээ хамт амьдарч байгаа бүр болсны дараа би үүркай. Одоо би энэ амар хайртай байхгүй юу? Би өөрийгөө үрка гэдэг ер нь бол Instagram нээсэн шүү дээ. Би өөрийгөө үрка гэж дуудаж болдгийг ерөөсөө мэддэг байсан. Энэ үрка гэдэг нэгийг надад анх өгсөн юм шиг. За тэр ч яах вэ? Анаа дараа бүр сүүлд нь би үркатай амьдарч ихэлснээсээ хойш ногоо идэж сурсан гэдгсэн зөө. Би бүр анаа ингээд ногоо идэж сурталтанд хамлсан байгаа байхгүй юу? Би бүр амар ногоо чихэж хоол хийдэг бүр байцаалаа уун сонгон сармисны гол мол цагаан лом бүр ингээд хийж болох бүх ногоо мөөгсөг заяа. Анаг бодсон ч өрөвчлөө. Энэ бол хамт хоол хийхгүй байх бас нэг шалтгаан шүү заяа. За тэр ч яах вэ? Тэг ингээд айгүй юм гоё хоол хичээж хийнгүүд
нөгөө талаас бас нэг их амьдрдаг гэсэн аахгүй. Тэр ихчийн хийдэг хоол нь яс чанаад тэгээ шүлэн дээр нь будаа хаяад тэгээ аарц хайж идэх. Тэр яг ингээд бүр ингээд 2-3 сарда идвэл амар гоё штэ. Яа нэг яс чанаа шүлэн дээр нь будаа хаяад идэх юм. Тэр чин 7 хоногт 2 удаа ингээд болох юм аа сүлрүүгээ чийдэг аарцтай шүлийг хараад огин яаж яхад тийм учраас ингээд энэ 4 хүнд чинь нэгнийх нь хоол тааш тохирох юм байна. Нэг нь хоол хийж чаддаггүй үеж байна тий. Яг энэ бүгдээс хамаараа дөрвөлээ хамт хоол хийж идэх бол айгүй дэми юм байдаг шүү. Тэгээд за яг энэ дээр бас нэг юм хэрэг болж байсан юм. 2 дугаар курсад би гурлаа амьдардаг гэсэн аахгүй тэгс чи гинт дөрвөлээ амьдрах болцсон. Тэгээд би ингээд нэг өдөр амар хичээгээл айгүй гой банждаг шиг хийгээл айгүй их цэвэрлэгээ хийгээл тэгсэн чи яг ингээд миний ээлжээ ихсэн болохоор ингээ айгүй хичээс чи маргаашийн ээлжний хүн хоолоо хийгээгүй нөгөөдрийн ээлжний хүн хоолоо хийгээгүй байхгүй юу. Тэгээд би амар уурлаа цацбэл бэлгээ хайцээ. Тэгээд яг тэндээс тэр өрөөний хагарал ботрол ер нь бол ихэлсэн. Тэгээд тэрнээсээ бүр нөгөө яамаа дээрээ тулаа салцгаасан байхгүй юу. Нэг тийм юм болчихсон. Тэгээд бас нэг юм болчихсон. Ингээд бид хэд ингээ махан хамт хэргэлдэг ус аахгүй гэсэн чи миний мах тэгээд ингээ хамт хоол хийж байгаа дууссан. Ингээ хамт хоол хийж явжгаад яг нэг 2-3 хоноод тэгээ хамт хоол хийхээ болцсон байхгүй юу. Тэгсэн ч гэсэн 3 хүний хоолнд за энэ би амар тийм өгрийн өргөдмөр өчүүх юм ярих гэдэг байна. Гэхдээ яг энэ болсон явдал болохоор би үнэ л яриа. Миний мах дууссан байхгүй юу. Тэгээ би за энэ охин миний махнаас хэрэглэлцсэн юм чинь би энэ охины махнаас ч гэсэн хэрэглэе гэдгсэн чинь ер нь бол тэр охин дараа нь уурсан байхгүй. Тэгээд та махгүй байсан бол хэлэхгүй яасан гэдэг. Тэгээ би бүр зүгээр яг үнэ зүгээр ингээд ястай гэд бодсон байсан чинь ингээд хэрэглэх ясгүй байсан юм хэрэгэлсэн болж таарад. Тэгээ ерөнхийдөө бол би нэг юм хулгай хийсэн болоод үлдсэн байхгүй яг тэр үйл явдлаас. Тэгээд одоо ингээд бодонгууд what the fuck би бүр ингээд манай бүр ингээ амар гоё шинэ хоньны мах өгч явуулж могуулдаг байсан. За тэрнээс нь тэгэл хамт зөндөө хоол идээл миний цагаан сарын баяр шиг дуусгалцчаад тэгээ дараа нь тэгж уурлах бол үнэхээр тэнэг байсан ёо. Тэгэл тэр охины юмнаас миний хумсны өрүүл мөрүүлтэй янз бүрийн юм ингээл ном дэвтэр бал мал ингээ гарч ирдэг. За яа ер нь бид хоёр харилцсан хулгай хийсэн биш. Гэтэл би тэр охиныг ядчихлаа гэж дуудаа. За тэр жаах. Өдөө 25 хүрчээд 18 настайдаа босны тийм үйл явдлаа одоо ингээ яриа сууж байгаа маань ер нь айгүй ичгэвтер хэрэг юм шиг надад санагдчихэв. Гэхдээ яг ингээ бодоод үзэх юм бол та буюу дотор байранд амьдарч байгаа оюутан хүмүүстэд ийм юм тохиолдохгүй байхыг үгүйсэхгүй учраас би та хэдэд яг юм бодит болсон юм ярьж өгч байгаа шүү. За тэгэд тэрнтэй холбоотой би өөрийгөө жоохон өмөрч байгаа шүү. За тэр жаах. Яг энэ бүх травманаас үндстэйгээр би 5 дугаар курсээс эхлэв. 4 дугаар курст айгүй дэжгүйсэн дөө. Хамт амьдардаг бусад 3 охин байна. Айгүй арчаатай, айгүй мундаг. Тэгээд ер нь айгүй дэжгүй охтод байсан. Яг жоохон харилцааны тийм асуудлууд гарсан. Тэрнээс болоод би нэг охинтой бүр ингээд ямар ч хамааралгүй хүмүүс болоод саяхан муудалцсан. Нэг жилийн өмнө. Тэгээд тэрнээс бусдаар бол тэр 3-тай амьдрах үед 4-р курсын тэр амьдрал маань бүр ингээд миний оргил оюутны байрны оргил үе байсан. Пик ингээд бүгд айгуу гой цэвэрхэн, бүгд хоолоо айгуу сайн хийдэг. Тэгээ би ингээд нэг охиноос нь кейк хийх жороо авсан. Тэр охиноос байцааны салаад хийхийг бас сурч авч ирсэн. Ер нь ингээ айгуу юм мундаг арчаатай охтуудтай амьдрахын нэг давуу тал нь тэр байсан. Тэгээ хоолоо хамт хийхээр мөнгө ч гэсэн айгүй бага зарцуулагддаг. Хоолны материал ингээд 7 хоногт 20 мянгаыг дөрвөлээ нийлүүлээд тэгээ хоолны материал аваад явангууд сард миний хувьд ингээд 80 мянга болдог ч юм уу тий. Заримдаа жоохон илүү гараад идэм аа. Тэгээ аавч өрөөс авах санаа зовоо найз залуугаасаа гуйж муугаад тэр жоохон хэцүүсэн л та. За тэр жоохон. Тэгээд үнэхээр арчаатай 4 охины хувьд бол байж болдог гэдгийг би мэдсэн байхгүй юу. Гэтэ үнэхээр арчаагүй охтуудтай хамт хоол хийж идэхийн зовлон бол үнэхээр дими шүү дими өстэй дими бүр үнэхээр дими. Тэгэл харж байгаа л
хин гэрээ цэвэрлж яаж хийж гэнэ гэдгээс хамаарал за хоолоо хамт хийх үү яах уу гэдгээ нэг сар марын дараа шийдчихдэг юм дөө. Хоолоо ганцаараа хийж идэхийн хамгийн том сул тал нь юу гэхээр 4 хүний 4 галт тогооны хэрэгсэл тэрвэр нэг заяа. Бүр ингээд хөглөрч өгөн заяа. Тэгээд нөгөө нэг арчаагүй октод ч хоолоо хийжээд ая тав маагаа тэнд ингээ үлдээгээд өмхийрүүлсэн заяа. Бүр ингээд тэр чигт нь хаяа. Альсвал мах сахан янзлахгүй нөгөөхөө хөлтөөгчөндөө хийхгүй байсаар агаад тэг өмхийрүүлээ хайчин заяа. Тэр бол тэр хүмүүсийн л асуудал. Гэхдээ яг тийм хүмүүстэй хамт амьдрах үнээр хэцүү. 6 дахь курсад нэг охины мах нь өмхийрсэн. Тэгээ өглөө тэрийгээ 6 цагт босч ханж иддэг байсан. Тэгээ би өглөө 6 цагт ийм өмхий махны үнээр сэрдэг байсан байхгүй юу. Тэр бол ингээд үнээр аимшигтай цаг мөчмөн байсан. За тэр ч яах вэ. Яг ийм охтууд, ийм хөвгүүд оюутны байранд ордог учраас аль болох ганцаараа хоолоо хийсэн дээр тэгээд тусдаа хоолоо хийгээд галтгоо могоо ингээ хөглөрөөд байх юм бол энэ жоохон буруу юм зааж өгч магадгүй. Гэтэ өөрийнхөө маш сайн цэвэрлээл яг зөвхөн өөрийнхөө хэсэгт л байлгач. Би яг энээсээ болоод амар хүмүүстэй хэрэлдэгээс аахгүй. Өөр хин нэгний юм чиний яг тэр хэсэгт байж явах юм бол буцаагаад ингээ ил тавьчих. Ингээ чиний тавир дээр өөрийнхөө аяыг тавьсан байх юм бол тэрийг аваад тавьчих. Халбага тавьсан байх юм бол тэрийг аваад тавьчих. Яг чиний тэр хэсэг цэвэрхэн байхад бол. Яг энэ зан гэтээ надад маш буруу зан суулгасан. Одоо би ингээ найз залуутайгаа хамт амьдрах болгоо заяа. Энэ хүн хийхгүй байхад, энэ хүн цэвэрлэхгүй байхад би яагаад энэ хүний бохирдуулсан юм ч юм уу цэвэрлэх ёстой мэй гэсэн тийм буруу бодолтой болцсноос болоод юм хамтын гэсэн юм ерөөсөй байх болчихсон юм билээ. Энэ надад жоохон буруу зан суулгасан юм байсан. Гэтээ таагээд өөрийгөө хянаж чадна гэх юм бол үнэхээр арчаагүй залхуу зовон охинтой амьдарч байгаа тохиолдолд яг тэхэл хэрэгтэй байдаг байсан. Одоо л амьдрал хамаагүй дээрцөө. Одоо өстэй дэжгүй ингээд орон байрмаар хангалттай хурч мөрөөд тэгээ ингээд бид хоёр ингээд хоорондоо очир зүг ололцоод хоорондоо яриад манай хүн ч гэсэн манай хамт амьдардаг хүн ч гэсэн манай найз залуу биш те. Манай хамт амьдардаг хүн ч гэсэн ингээд цэвэрлэх үедээ цэвэрлээд тэгээд ихэнхдээ ажил хичээлгээд айгүй завгүй байдаг учраас угаасаа бохирдуулж амждаггүй байхгүй юу гэрээ. Тэгээд тийм учраас ер нь дэжгүй байгаа. Одоо тийм 5 6 дахь курсын үеийн тийм бүр травма туулдаг тэр үедээ эргэж очиагүй. Ингээд цаашаа улам алхаж байгаа маань үнэхээр таалагдчихна. За. Тэгээ хоол хийх тал дээр тийм байна. Өөр босод зүйл дээр дажгүй. Манай байрны жижүүр ах их нар ингээл байнга мэдлээд хөрх хааштай байгаа л юм бол чамд айгүй хөрхөн хандан туслах үедээ туслана. Тэгээд тийм учраас байрны ах ихчээрээ тийм хогийн муухай хүмүүс гэж бити бодож байгаараа тэд нар ч өөр юм айгүй дэжгүй аашаар нэрнтэй хүмүүс байдаг шүү. Байрны багш маань, цэвэрлэгч эгч нар маань айгүй хөөрхөн ах эгч нар байдаг. Тэгээд би тэд нартай хайртай. Одоо 6 жил тэнд нь одоо толгой харагдчихад тэр эдийг одоо хайрлахгүй яах вэ? Сүүл рүүгээ тэгээд айгүй ижил дасал болцоход яа би ямар муухай хөгшин хүн шиг ярьж байна ингээд би хөлөө ачаа суудсан байгаа. Тэгээд дээр нь гараа ингээд тавьсан мөрөс гоцож гэж байна. За тэр ч яах вэ? Яг би дотор байранд амьдрахад тулгардаг хамгийн том асуудлуудын хоёр нь яг юм байршлаа олох тэгээд юм хоол гэдэг яг энэ хоёртой холбоотой зөвлөгөө би таадад өгсөн. Хэрэг болох байх гэж найдаж байна. Гэтэ аль болох бити хэрэг болоосаа гэж бас хүсэж байна. Яагаад гэвэл та гэдэг маань яг миний тэр хамт амьдарч байсан шиг охтуудтай эсвэл над шиг ийм ихэр новшин хүнтэй биш. Яг үнэхээр хоорондоо тааж тохирсон айгүй хөөрхөн ааштай хоорондоо найзууд болсон тийм ийм гэр бүл шиг тийм руммейтүүдтэй болоосаа гэж хүсэж байгаа учраас энэ зөвлөгөө минь хаагдаад бити хэрэг болоосаа гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр миний ингэслэг энэ хүрээд өндөрлөж байна. Удахгүй олон бичлэгээрээ уулзцаая баяртай.